Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, философийн ухааны доктор Батзаягийнхаа Монгол хүний эрдэм хэмээхийн цогц бүтээлийн нээлтэнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, эрхэм хүндэт журмын нөхөд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хан хуурч соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ Чулуун таныг хүндэтгэн урьж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Үлзий наран таныг энэхүү тайзнаа урин залж байна. Энэ хүүхдүүд маань бас Монгол ахуйтайгаа Монгол эх оронтойгоо тодорхой сэжмээр холбогдохгүй бол бас ингэж тухайн улс орондоо үлддэг юм тохиолдол байгаа доо. Өнгөрсөн 30 жил бидэнд тохиолдсон. Тэгэхээр энэ хүүхдүүдийг маань алс холыг зорьсон хүүхдүүдийг маань эх оронтой нь холбож аргамжиж өгөх ийм сайхан номын цагаан буян дэлгэрсэн ийм сайхан бүтээл болжээ гэж би хувьдаа дүгнсэн. За тэгээ Батцай дүүдэд очижтэй амьд цэцгийн баглаа. Монгол хүүхдэд оюуны дархлаатай, үндэсний ондоошралтай, монголоор бахархсан тийм хүүхдийг одоо бид нар төрүүлэх, хөгжүүлэх одоо үндсэн үүрэгтэй юмаа гэдэг зорилгын хүрээнд энэ төсөл хөтөлбөрийг одоо амжилттайгаар эхлүүлээд 4 жилийн хугацаанд маш үр дүнтэй хэрэгжүүлнэ гэсэн итгэл төгс найдвар дүүрэн байгаа. Үндэсний үнд зүйлээ тулгуурласан зөв төлөвшил хүмүүжлийн нэг хэсэг юмаа гэж зохиогч маань үүнийгээ өөрөө онцолсон байгаа. Сайхан намарч байна. Баярлалаа. За тэг өнөөдөр нар хурд гişirсэн энэ сайхан өдөр номынхаа нээлтийг хийх болсондоо баяртай байна. Санд би бол нэг сандардгүй гэсэн сандраад бай. Чи одоо олон жил уулын ярьсан зүгээр л югаараа гард гисэн чинь. За тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлж байна. За тэгээд монголчуудын хамгийн чухал одоо хүнээр хүн хийх ухаан буюу хүн зүгээр ихээс төрсөн тэ хондод унсан болгон зүгээр бас нэг хүн болчдгүй юм байна. Тэр хүний дайтай болгоно гэдэг бол эцэг их өвөг дээдс ахмад настан одоо хэн бүхний танихгүй хүний ч гэсэн маш их том оролцоо үүрэг байдаг. Түүчээлэн ухаанд хүмүүс бяданд хүргэж ирсэн хөтөч, соён гэгэрүүлэгч, зохиолч Жамин Сүрэнгийн Батзая танд талархлаа. Хайртай охиндоо баярлалаа ээж нь. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал.